За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдөр Японы хэлний цахим хичээлээ эхлэе. За өнөөдрийн хичээлээр Японы хэлний төлөөний үгийн талаар хичээл орохоор бэлтлээ. За Японы хэлний төлөөний үгийг даймэши гэж хэлдэг байгаа. Энэ маань монгол хэлний бас төлөөний үгтэй ойролцоо. Японы хэлний төлөөний үгийг дотор нь биеийн төлөөний үг, заах төлөөний үг, асуух төлөөний үг, өөрийн төлөөний үг гэж ангилан хуваадаг. За 1-4-т нь багш нь Японы хэлээр яаж хэлхийг нь бичсэн байгаа. За ингээд хамтдаа уншицгаая. Нингшо даймэши биеийн төлөөний үг. За 2 дахь нь шижи даймэши заах төлөөний үг. 3 дахь нь гимон даймэши асуух төлөөний үг. 4 дахь нь сайки даймэши өөрийн төлөөний үг. За ийм үндсэн 4 төлөөний үгийг өнөөдөр үзэх нэ. За эхний төлөөний үг дээр багш нь шижи даймэши гэсэн өөрөөр хэлбэл монгол хэлний заах төлөөний үгтэй утга дүүцдэг хэлбэр байгаа. Заах төлөөний үг нь хүн амьтан, юмс үзэгдэл, тэдгээрийн шинж тэмдэг, өнгө зүс, тоош эрхийг, орон цаг, үйл хөдлөл зэргийг хол ойроос заан төлөөлөх үгс багтдаг. За Японы хэлэнд төлөөний үг нь доорх хүснэгтэнд харуулсны дагуу 4 төрөл байгаа. За эхнийх нь коре, соре, аре. За энэ нь бол энэ, тэр гэсэн үндсэн 3 заах төлөөний үгээ илэрхийлдэг. Коре, соре, аре гэсэн хэлбэр нь араасаа ва буюу Японы хэлний хаагаар бичээд ваагаар уншдаг бол гэсэн утгатай нөхцөлийг заасны дараагаар мэши буюу нэр үгийг залгадаг өгүүлбэрийн бүтцэндээ ингэж ордог байгаа. За хоёр дахь нь болохоор коно, соно, ано. За энэ маань мөн адил тухайн нэр үгийг тодтогох маягаар илэрхийлэгддэг үгс байгаа. Энэ, тэр гэсэн адилхан утга илэрхийлдэг өгүүлбэрийн загвар нь болохоор коно, соно, аногийнхаа араас нэр үг залгуулад нөхцөл ордог дүрмтэй байгаа. За дараагийнх нь төлөвийн үг нь болохоор коко, соко, асоко. За энэ нь бол тухайн өгүүлбэрт энэ, тэр гэсэн утга илэрхийлдэг хэдий ч байшил заадаг энд, тэнд, тэнд гэж орчуулагддаг байна. За дөрөв дэх хэлбэр дээр кучира, сучира, ачира. За энэ нь болохоор ямар утга илэрхийлэгддэг вэ гэхээр энэ, тэнд гэдэг утга илэрхийлэхээс гадна чиглэл зааж хэлдэг ийшээ, тийшээ, тийшээ. За энэ бүх төлөөний үгийнхаа косо а то гэсэн дүрм маягаар илэрхийлэгддэг байгаа. За дараагийнхаа хуудас руу оръё. За коре, соре, аре буюу дээрх дуртагдсан шижи даймэши. За энд коре, соре, аре, доре гэдгийг мөрчлөн тайлбарлаад тухайн зүйлийн талаарх дэлгэрэнгүй өгүүлбэрийн мэдээллийг өгдөг бөгөөд загвар нь коре, соре, аре. За үүн дээрээ нөхцөл залгуулад нэр үг залгадаг өгүүлбэрийн загвартай байдаг. За жишээ өгүүлбэрийг авч үзье. Коре ва хон дес. Энэ бол ном. За коре гэдэг нь энэ гэсэн утгаа илэрхийлээд араасаа бид нар ва буюу бол гэдэг дагавраа аваад араас нь нэр үг буюу ном гэсэн үгийг залгаж өгсөн байна. За энэ маань өгүүлбэрийн маань загвар ерөнхийдөө гарч ирж байгаа нь харагдчих байна. Соре ва шинбун дес. За тэр бол сонин. Аре ва ваташи но курума дес. Тэр бол миний машин. За дээрх загварт багш нь хан цэсгийн дуудлага гэдгийг оруулж өгсөний доор коре, соре, аре гэсэн 3 төлөөний үгний яаж өгүүлбэрт ордог, юу заадаг вэ гэдгийг зургаар үзүүлсэн байгаа. За коре гэдэг маань өгүүлэгч хүн, соре гэдэг маань сонсогч хүн. За аре гэдэг маань коре, соре буюу өгүүлэгч, сонсогч хоёрт аль алинд нь хол байгаа зайг илэрхийлдэг ийм загварыг бол оруулж өгсөн байна. За дараагийн хуудас руу оръё. За дараагийн хуудас нь мөн адил коно, соно, ано. За энэ нь дээрх коре, соре, арегаас юугаар ялгаатай вэ гэхээр өгүүлэгч болон сонсогч хоёроос хэр зайтай байгааг мөн адил илэрхийлнэ. Хамгийн гол нь тухайн зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг бөгөөд өгүүлбэрийн загвар нь коно, соно, ано. За үүн дээрээ нэр үг ба залгуулад нөхцөл залгагддаг юм дүрмийн онцлогтой байгаа.
За жишээнээс хэдүүлээ харъя. Коно эмпицу ва ваташи но десу. За энэ бол энэ харандаа бол. За өөрөөр хэлбэл харандаа гэдэг нэр үгээ тодтогч өгч байгаа. Энэ харандаа бол минийх. За хоёр дахь. Соно жишөө ва нихонго но десу. Тэр тол бичиг бол Япон хэлний тол бичиг. Өөрөөр хэлбэл тэр тол бичиг бол Япон хэлнийх гэсэн утгыг илэрхийлж байна. За гурав дахь өгүүлбэр нь ано житэнша ва вансан но десу. За тэр дугуй бол ван гуайх. За энэ утгаараа төлөөний үгээ тус бүрд нь нэр үгээ тодтогч өгдөг онцлогтой гэдгийг анхаараарай. За дараагийн коко, соко, асоко. За энэ гурван төлөөний үг маань өгүүлэгч болон сонсогч хоёроос тухайн газар, байршил, хэр зайтай байгааг илэрхийлдэг. Коко нь өгүүлэгчид ойрхон газар байршлыг, соко нь сонсогчид ойрхон газар байршлыг, асоко нь өгүүлэгч, сонсогч хоёроос аль альнаас нь хол байгаа газар болон байршлыг илэрхийлдэг. За монгол хэлээр орчуулж хэлэх юм бол энд, тэнд, тэр тэнд гэсэн утгыг илэрхийлдэг байгаа. За гол төлөв байршил заасан тохиолдолд монгол хэлний үг хуршгийн тэн ялгартай утга дүүх дээтэй гэсэн нөхцөлийг бол авдаг онцлогтой. Япон хэлний дээтэй нөхцөлийг илэрхийлдэг нөхцөл нь бол ни гэдэг дагавар байдаг. За жишээ өгүүлбэрээ харъя. Коко ва ваташи но ие десу. Коко ва ваташи но ие десу. Энэ дэх бол миний гэр. За хоёрдугаар жишээг дагаад уншийе. Жимушоо ва соко десу. Жимушоо ва соко десу. За албан тасалгаа бол тэнд. За гурав дахь жишээ нь Ямада-сан ва асоко ни имасу. Ямада-сан ва асоко ни имасу. Ямада гуай тэр тэнд байна. За дараагийн хуудас нь кучира, сучира, ачира. За энэ нь монгол хэлний Япон хэлэнч мөн адилхан утгаар ордог чиглэл болон зүг чиг заасан төлөөний үг юм. За кучира гэдэг нь ийшээ, сучира гэдэг нь тийшээ, ачира гэдэг нь тэр тийшээ гэсэн алслагдмал зайг бол илэрхийлдэг. Кучира, сучира, ачира нь чиглэл заасан төлөөний үгийг илэрхийлдэг учраас гол төлөв ардаа гэсэн монгол хэлний чиглэлийн тэн ялгартай утга дүүх руу гэсэн нөхцөлийг авдаг онцлогтой байна. За жишээгээ уншаад үзье. Кёшицу ва кучира десу. Кёшицу ва кучира десу. Анги ийшээ байгаа. За кёшицу гэдэг үг маань анги буюу танхим гэсэн утгатай үг байгаа. За хоёрдугаар өгүүлбэр. Сочира ва самуи десу ка. Сочира ва самуи десу ка. За сочирава гэдэг маань тийшээ гэсэн утга илэрхийлдэг байгаа. За өгүүлбэртээ наан чинь өөрөөр хэлбэл надтай харьцаж байгаа нөгөө хүний байгаа тал гэсэн утгаар наан чинь хүүтэн байна уу гэж асууж байгаа өгүүлбэр байна. За гуравдугаар өгүүлбэр тойрева ачира десу. Тойрева ачира десу. Би засах өрөө тийшээ байгаа. За дараагийн хуудас нь гимон дай меши. За энэ маань асуух төлөөний үг гэсэн утгатай үг байгаа. За асуух төлөөний үг гэдэг маань хүн амьтан, юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанар, өнгө зүс, тоо ширхэг, орон цаг, үйл хөдлөх зэргийг ялган мэдэх зорилгоор лавлан асуух утгатай үгс багтдаг. За багш нь дээрх дай меши буюу төлөөний өгөөнд дурддагдж байсан үгнүүдийн асуух төлөөний үгнүүдийг энэ жагсаан бичсэн байна. За эхнийх нь доре буюу коре соре аре гэдэгт хамаардаг асуух төлөөний үг аль гэсэн утгыг илэрхийлдэг. За жишээг нь уншийе. Аната no hon wa dore desu ka? Аната no hon wa dore desu ka? Таны ном аль нь вэ? Таны ном аль вэ гэсэн утгатай өгүүлбэр байна. За дараагийн асуух төлөөний үг нь доно. За энэ мөн адилхан аль гэсэн утгыг илэрхийлдэг. Коно, соно, ано гэдэг төлөөний үг нь хамаарах асуулт буюу өгөгдлийн үг нь байгаа. За доно касава аната no desu ka? Доно касава аната no desu ka?
Аль шүхүр таних вэ? Аль шүхүр таних вэ? За дараагийн асуух төлөөний үгэн дочира. За энэ маань кучира, сучира, ачира гэсэн хаашаа гэсэн чиглэл заасан төлөөний үгний асуух төлөөний үг болж орж байгаа. За жишээг нь уншия. Элевейтава дочира desu ka? Элевейтава дочира desu ka? Цахилгаан шат хаашаа вэ? Цахилгаан шат хаашаа вэ? За дараагийн асуух төлөөний үг нь дарай. За энэ бол хин гэсэн асуултанд хариулагдах үг байгаа. Хин гэсэн үг. Ано хито wa dare desu ka? Ано хито wa dare desu ka? Тэр хүн бол хэн бэ? Ано хито wa dare desu ka? Тэр хүн бол хэн бэ? За дараагийн асуух төлөөний үг нь доната. Доната. За мөн адил хин гэсэн утгатай. За ямар тохиолдолд хэрэглэгддэг вэ гэвэл дарай хин гэдэг асуух төлөөний үгний хүндэтгсэн хэлбэрийг илэрхийлэх тохиолдолд доната гэдэг хэлбэрээр нь өгүүлбэрт ашигладаг байгаа. За жишээлбэл соно ката wa доната desu ka? Соно ката wa доната desu ka? За соно гэдэг нь тэр, ката гэдэг маань хито гэдэг үгний хүндэтгсэн хэлбэр ката гэдэг хэлбэрээр уншигддаг байгаа. За хүн гэдэг хэлбэр нь хүндэтгсэн хэлбэр шилжсэн учраас хин гэдэг асуух төлөөний үг нь мөн адил дарай биш доната болж хуурсан. За өгүүлбэр маань соно ката wa доната desu ka? Тэр хүн хэн бэ гэсэн утгатай өгүүлбэр байна. За дараагийн асуух төлөөний үг нь ицу, хизээ. За жишээ өгүүлбэрээ уншия. Танжоби wa ицу desu ka? Танжоби wa ицу desu ka? Төрсөн өдөр чинь хизээ вэ? Танжоби wa ицу desu ka? Төрсөн өдөр чинь хизээ вэ? За дараагийн асуух төлөөний үг нь икуцу. Икуцу. За хэд хичнээн гэсэн утгатай асуух төлөөний үг байна. За жишээтэйгээ холбоод уншия. Issу ga икуцу аримасу ka? Issу ga икуцу аримасу ka? За issу гэдэг маань сандал гэсэн үг байгаа. За багш нь ханзны дуудлага гэсэн хажуугийн баруун талд тухайн ханз болон дуудлагыг утгыг нь бол бичсэн байгаа. Сандал хэд байна вэ? Issу ga икуцу аримасу ka? Сандал хэд байна вэ? За ингээд өнөөдрийнхөө хичээлийг үгээр дуусгаж байна. Анхаарал тавьсан бүх хүүхдүүдэд баярлалаа. Цаашид Японы хэлтэй бүгдээрээ хичээн суралцахыг хүсье. Баяртай.